өнөөдөр ус арчилгааны талаар бяцхан видео бэлдлээ. Хүний ус гэдэг бол гой сайхан байдлын илэрхийллээс гадна эрүүл мэндийн тол байдаг. Эрүүл ус нь бад бөх уянхтан гялцсан байдаг бол гэмтэлтэй ус нь хуурай өнгөгүй хуурамтгай байдаг. Тиймээс усны эрүүл мэндэд амьдралын хэм маяг хооллолтой хослуулах нь маш чухал. За миний ус өнөөдөр бараг хуруу гулгамаар юм гялалцсан юм байна. Би өчигдөр усэндээ маш гоё маск тавьсан. Тэр бичлэгийг үзээд эргээд ууцъя. За манай масканд маань өндөг орно. Оливын тос байна. Тэгээд зүгийн бол ийм 3 орцтой. За орцууд маань нэг өндөг халбаг оливын тос, тэгээд нэг халбаг зүгийн бол орсон байгаа. Эндрэгээ сайн хутгаад. За маска бэлтцсэн. Досон дээр бүтэн. Би түрүү угаагаад бэлтцсэн байгаа. Одоо базараа чихтэй. Энэ дээр түрхэд. Бүртийн дагуу хуухнасаа 5 см орчим зайнаас усан дээр тохиж хэрэглэнэ. Манай хоёр усанд орж байгаа. Шугатаад би юм усны арчилгүй төлөв. Төсний дараа бүр ачлаа байсан. Радас орноос хүүхдээ цэцэрлэг төснөөс хойш өөртөө жоохон анхаарал тавиад. Өөртөө жоохон анхаарал тавья гэж бодоод. За тэгээд усмэн сайн шампунь хэрэглэе гэж баярчгүй. Анхаарал халамж маш их шаардна. Дээрээс нь хүчтэй гэх хүмүүс гадуурлахаар утаатай тохор агаад хөрөд гэж ярьдаг. Тэр бол хамаагүй. Хүн хөдөлгөөн хийж би дотроо хүчтэй. Би дотроо хөдөлгөөн оруулж байна гэдэг чинь арьс олон усны эрүүл мэндэд мөн хотоо дотор ихнүүдийн үйл ажиллагаанд маш хэрэгтэй. Бүгдээс таваас бас талхдаг. Би ч цэцэрлэг төрөлд болгохдаг. Тэгээд тав гэл би баг хамгийн түрүүнд очиж байгаа даа гэж бодохоор өвөө мандар ингээл 2%. Сачдаг. Хөдөлгөөн хийдэг хүмүүс доочод явах настай нууц нь ерөөсөө хөдөлгөөнд байдаг шиг санагддаг. Илүү орой хой байн хатдаг хүмүүс ч байдаг. Жижиг нохогоо хөтлөөл тэгэл алхацдаг. Сэтгүүдэг. Тэгээ настай хүмүүс бүгд явж байдаг. Тэгэхээр ер нь хөдөлгөөн дуртай арга юм шиг байна. Манай монголч гэсэн. Амхэр руу хандаахаар тэгвэл тэ. Шинэ датамж явж байгаа. Гадуурлах гэж бол ерөөс мэндэд маш олон хэл ашиг тастай. Би ус арчилгаанд шампунь амжуулагч сайн тэмцээн ус хэрэглэхээс гадна ерөөсөө өөрийн зөв угаах техник гэж авдаг. Ингээд тэжээлийн маска бүхэд 30 минутын дараа угаа хэрэглэдэг шампунь ямар ч шампунь байдаг юм. Яг 30 минутын дараа уусгах. За 30 минут өнгөрсөн байна. Сүнэндээ хатцсан зүгийн бат өгсөн юм. За одоо дурын өөрийн хэрэглэдэг шампунаар угаагаад би болохоор ийм массаж толгойд массаж хийдэг ийм юмтай нэг амар байдаг. Дор хаяж нэг 10 минут хүсээ угааж усны уудан цэцрийг нэг хэрэгтэй. Жиж бүрөө угаалт болдог. Тэгээд халуусаар угаах уу? Бүлийн усаар угаана. За усыг угааж байгаа бодлоо. Одоо нэтэн дээр сайн мэдхгүй байгаа ч гэсэн хатаад ирэхээр маш гоё гэлцаад хөнгөн болно. За энэ дээр миний өөрөө хийсэн усны pH тэнцвэржүүлдэг юм спрей нэг усны хавруу маш сайн цэцэж өгнө. Ингээд өглөө босоод ирэх таны ус зүгээр өвлгэрийн юм шиг болоод босоод ирнэ. Маска дагаж игээд сэтгэлдээ оруулдагаараа ус яагаад гэмтдэг вэ? Хит их сенс ашиглах, усны эндүү ирүүлэх төв болгонд ус гэмтдэг. Дараа чаны химийн бодисууд усыг олон дахин бодуулах, усэндээ хими хийх тэр бүгд ордог. За дараачих нь хооллолтын дутагдал. Охид хүүхнүүд маань турхын төлөө дэглэм барьж хэтэрхийг хязгаарлагдмал хоолны зэс баримтласнаас хооллолтын дутагдал үүснэ, сунан, ус гэмтэн юм болдог байх. За дараачих нь хитэг угаах. Өдөр болгон шампунаар гүйсрүүл угаах нь тэр бүрчлэн тохиромжгүй байдаг. Нэг өдрөн шампунаар угаагаад хоёр өдөр зүр усаар угаагаад үзээрэй. За дараачих нь нарны ихт ягаан туяа. Нарны ихт ягаан туяа зуны халуун дамаа малгай өмсөхгүй, шүхэр барихгүй, үсээ хангалтгүй явах нь
үсэг гэмтэх нэг шалтгаан болдог байна. Бид нар нүүрэндээ нарны тусгал өдөр болгон хүртэх хэрэг бүхэн дээр юу хамгаалт хийгүү. За үсэг эрүүл байхын тулд дараах шинж тэжээл хэрэгтэй. Уураг бол үсний эрүүл бат байдлыг хангахаас гадна үсэнд маш их тэжээл өгдөг. За энэ өндөг мах загас буурц цаг орно. За дараач намайг агуур тосны хүчтэй. Энэ хуухны чигийг хадгалан хуах маань чиглэг байснаар усунахгүй цэцэг загас чаавар майлангийн юм болдог байна. За дараач төмөр цай усны уналтаас сэргэлэн хушиг холооны өр буурцаг хэрэглэн. За дараач нь витамин А, Б, С, Е энэ усны уралтыг дэмжиж уналтаас сэргэлэн. За дараач нь ус арчилгааны зөв дадал халуун ус арвш бүлээн ус арвгаах. Хит халуун ус нь усны тослогийг өгөө хийдэг. Тийм болохоор бүлээн тийм усаар угаах нь сульфатгүй байлган гаралтай шампунь хэрэглэх. Химийн бац байх тусам үсийг гэмтээхгүй. За дараачих нь тэжээлийн маск хамжуулагч тогтмол хэрэглэх. Үсний чигийг хадгална. Хит их самнахаас зайлсхийх. Хүчтэй самнах нь сугарахад нөлөөлдөг. Хураа үед нь биш ба зарим чигтэй үед нь самнах. Нот усны эмзэг байдаг тул өргөн шүтээ самаар самнах нь чухал. Байлган гаралтай арчилгаа. Коксин дос жожоба ойл зүгийн балтай маск, өндөгний маск. За энэ миний хэрэглэдэг усны спрей розмаригаар хийсэн. Зүгээр усанд ингээд найруулад хамтлаад хийсэн. Энэ савн бол хамаагүй. Би зүгээр гоё шүшигтэй болохоор хийсэн. Ганхтай усны спрей хийж болно. За тэгээд үсээ өдөр болго арчлаад өдөр болгон нэг цаг зарцуулахгүй ч гэсэн зүгээр энэ спрей үсэндээ өдөр болго ингээд татаад байж хад энэ маань үсэнд чиг өгнө, тэжээл өгнө, үсийг ургуулна. За тэгээд эрүүл сайхан үстэй болцоод сайхан бэлт сайхан гэдэг сайхан үгээр бичлэгээ өндөрлүүлье. За тэгээд сэтгэлдээ дөрвөл дээрээ チャンネル登録、高評価よろしくね。